шиг орго. Чингис хааны алтан үргийн гал болон төтгөндөрсөн өндөр гэгээнэ бид анх дугаар богд гэж 1639 онд Аслант ширээнэ залснаас хойш идүүгээ 9 богдтой багшгийн барилдлага тангарахтай явж ирлээ. Умар зүгийн амтны аврал итгэлд шүтэгдсэн их богдууд монголчуудыг тусгаар татнал соёл иргэншил оюуны гэгээлийн замаар гийгүүлэн хөтөлсөөр өдий зэрэгт хүргэсэн билээ. Энэ зам альч богдын үед амар хялбар дартан шулуун байсангүй. Ангэрний тухайн үеийнээр бас л нэлээд их үнэнтэй самбартай байсан. Тийм үе шүү гэдэгт тэр өвлүүж нэгтгэж наадмын сайн сайхан батан төлөө амьдралаа зориулж байсан. Монголын их эзэн төрний ор буйрн дээр тарж сарнын хүчин мөхс гэж их гүрнүүдийн ил далд хүч төрсөн бодлогыг буцаах ухаан бэлтгэж монголчуудын оюун санааны нэгдсэн хүчийг зангидан Бурхны номын нэгүсвэн сургаал их богдуудын эвийг сахих тангараг захаасыг мөрдөн түүхийн шуурган гал хэсэж гарсан түүх шаштар эдэнд бас бий. Үеийн богдууд бол шашны талаас бидний одоо соёл ёс заншны талаас боловсрол талаас ааж хэмээ улс орны одоо их чөлөөтэй байдлын талаас хашигсан бидний одоо салшгүй бидний төвхтэй холбоотой юм явж иржээ. Ийм учраас 9-р богд маань одоо энэ урдын 8 богдын бол одоо хойд дүр юм аа. Тийм шиг шашин манай хоёрс орвол тэдэр богдуудын хийж бүтээж байгаа ажил үйлс ерөөл энэ бүгдийн бол биелэл болж болоо дараагийн төлөвлөлт нь бол залраад тэр үйл ажиллагаа хөгжүүлдэг. 8 дугаар богдож явсан дам хутгийг 1924 онд таалгалсноос хойш цаг үеийн учир шалтгааны улмаас 9-р богдоо залах хувь дутаж явсан шинэ түүх бас бий. Цагаан морин жилийн ардчилсан хойсголын үрдэн шүтэх эрх чөлөө жинхэнэ утгаар биелийн олох үед хот хөдөөд олон арган хийц хэрэгтэй богдынхоо синти олбгийн номын ёсоор бэлдэж хүлээсэн билээ. Ингэж одоо багшаа бол одоо эзэм орлох бол доо гэсэн ийм одоо хоёр сэтгэлээр бол хүлээж байсан юм аа. Арваад жилийн тэртээ 9-р богд Монгол орондоо анх залран ирэхдээ Монголын бурхны шашинт сүм хийдүүдийн тэргүүн хамбанаар сүсгтэн олонтойгоо хамт 9-р богдыгоо Монголын их номын орон болох 2 дугаар очиртос суудалт буюу Дорждан хэмээгдэгч Эрдэнэзүү хийдийн ширээнэ өргөмжлөн залсан билээ. 9-р богд Жавцан дам хотод Жамбал намдал Чойжи жансан Монголын бурхны шашны тэргүүнээр залах тухай ёсол болсон. Тэр үед жаахан содон чойлгоогүй биднүүд сайн ойлгож чадаагүй хаалаа тэр үе бол одоо тэгж орж ирсний дараа бол надад ямар сэтгэл төрсөн бэ гэдэг зэрэг дараа бол энэ хүн атдаа богдохад бас сайхан ойлгож мэдүүлэх ёстой юм байна. Засаг төртөө сайхан таниулах ёстой юм байна. Өөртөө богдохын тухай ойлголтыг их чангаруулах ёстой юм байна. Үнэн зөвөр мэдэх ёстой юм байна. Тэгж чадах юм бол бид одоо богдохоо дахин алж чадах юм байна гэсэн тийм нэг ойлголт төрсөн. Тэр бол бас сайхан айлчлалт болсон. Ингээд аргын толсын 2009 оны 10 дугаар сарын 25-ны бүтэн сайн өдөр 9-р богдыгоо өрн занж шашин номын үйлийг тэтгэж урдны багшагийн барилдлагаа дэлгэрүүлэн хөгжүүлэх үлзий учрал бүрдэж үлээ. 9-р богд Жамбал намдал Чойжи жансан хотод Монгол орондоо ёс төгөлдөр морилон ирсэндээ нэн ихээр баясан таалж нийт Монголын ард түмэндээ амар амгалангийн ерөөл айлцаар заларлаа. Заларч ирснийхээ маргааш нь сүсгтэн олондоо лам хуврах хандаж айлдвар мэндчилгээдэн өргөлөө. Та бүхэн маань амар амгалан сайн сайхан сууж байна уу? Энэ удаа Монголын бурхан шашинтны төв андан тэгшлэн болоод усад хүрээ хийдийн урилга айлтгалын дагуу Монгол орондоо айлчилж байна. Идүүгээ миний нас өдөр өндөр болж. Гэхдээ алс холын газараас шашин номын үйл болоод сүсгтэн олныхон тусын тулд хүч гарган зорж ирлээ. Далай лам багшч бас
Монголдон залраарай гэж айлцсан. Миний урд 8 дэр бол Монголтой багшийн барилгатай явсан. Өмнөх дөрүүд маань Монголын нийгэм, улс төр, шашин соёл, асар их зүйл үтээж Монголын сайн сайхны төлөө зүтгэж явсан. Ялангуяа 8 дугаар багтын үед улс төр нийгмийн байдал ээдрээтэй болсон хэдий ч Монголын ард түмний төлөө амбиен зориулж асар их үйлс үтээж Монголын ард түмэн тусгаар тогтнолыг нь олон шимнэрийн хамт тогтоож өгсөн гавьяатай. Миний бие цагийн ирэхээр монголчуудаас ангид байсан. Харин насныхан сүлд монголчууд хавдийнхын хүсэлтээр урд богдуудынхан задарч байсан Монгол эх орондоо ирсэндээ нэм баяртай байна. Миний эрүүл мэнд тийм сайнгүй байгаа учраас олон хүнтэй уулзаж чадахгүй хаа. Эвч надад багшийн барилга сэтгэлээр хамт байгаа хүмүүс уулзсан үгэн ялгаа огт байхгүй. Би шимнэрийн төлөө байнга залбирч мөргөн сахиусандаа даатгаж явдаг даа. 9-р богд Жавцан дам хотогт 1932 онд Төвдийн үе мужийн Ласхотно лагшин мэндэлжээ. Төвдийн номын их багш нар хийгээд Найчун Чойжин сахиус тэргүүтнүүд Жамин цоржийн хуйлгаан 8 дугаар богд Жавцан дамын хойд дүр мөн хэмээн дөрвөн сүдэртэйд нь тодруулж байсан байна. Харин тэр цагт Монгол орноо улаан хүйсгэл ялж шашингүй үзэл уулгалан довтолж олон зуун эрдэмтэн лам нараа хомролон саазалж номын нандин орон хийд шүтэн сахиусуудаа галдан шатааж байсан их түймэр дэгдсэн эмгэнэлт он жилүүд эд гарч байсан билээ. Тэр үед одоо Монголд ч ямар байлаа улсын байдал ямар ч болсон төвдөд ч зөөлсөн тийм учраас бүгдээ залж чадаагүй юм л та бүрөө залж чадаагүй найсан залж чадаагүй тодруулсан хараад ингээд бүгдээ одоо Монголын болд байна гэж за тодруулж байсан хэдий боловч би залж чадаагүй юм да. Тэгээд 1959 онд энэ хэрэг гараад ирсэн. 9-р богд нь анх дугаар богд өндөр гэгийн зан узраас эхлэн тоолбол 9, Жонон Жавцан дарнатаас тоолбол 10, Жамин цоржоос тоолбол 14, Эхибандида Барди зовоогоос тоолбол 23, Бойдсад Довтнэдэс тоолбол 28 дахь дүрийн гэгээн төрөл бүлгөө. Богд 8 сүдэртэйдээ гисэл сахил авч Жамбал номдол Чойжи жамцсан хэмээх сахилыг нэр бүртэж Төвдийн эхэс мэрэгдийн орон болсон Брэвэн гомон датсанда шавлын сууж гэвш агван чойдон Бурад дулба хамба төвдөн ям халх гэвш дашчанц тэргүүднийг язгуурын багшид шүтэж судрын гол ном парчин тэргүүтэнд хичээн суралцжээ. 20 сүдэртэйдээ өндүүлэн болон дацаг Рембучигээс жодын нийт ба нийт бусын авшиг юм хөтөлбөр ойвдс гарын авлага зэргийг сонсон таалж булгийн жарц хийжээ. Судрын ёсны номуудыг суралцаад дараагаар нь 29-наас хүртэл тарины ёснуудын ном суралцсан. Тэрний дараа анхааран авлага студийн одоо номуудыг хийх одоо шаардсан. Ийм одоо ном юм аа. Тэгэхээр манай богдод болол дэмхөр житар дэмчиг хаждын ёсны номууд мөн одоо энэ жодын ёсны номууд бол хийх нь одоо үнцгийн өвчөөр дамжиж ирсэн. Төвдийн одоо дээдснэрдүүд хуйлгаадуудаа голчлон тэр дээд ламнараас протост дамжиж ирсэн нарийн уудс элэнгүн үнцгийн номуудаа бол их нарийн одоо тэдгээр лам нартаа төвдийн ч гэдэг юм уу Монголын одоо бас өндөр ламнар байсан. Дулбаа хам төвдөн ямгаа мөн одоо дашчанц гэж одоо Монголын өндөр эдэн тануудаа гівш байсан байна. Төвдөд гайхагдаж байсан. Эдгээр ламнараас дамжлагуудыг авсан. Ийм одоо нарийн дамжлагуудыг бол ихшээс ийм хуу юм аа. 21 сүдэртэйгээс эхлэн сүсгтэн олонд Бодмөрийн зэрэг ёс суртахууны чиглэлийн нандин ном сургаалаас хайрлаж хос ёсны барихт итгэх тааллыг урд дөрүүдийн нэгэн адил зохион дэлгэрүүлж өөрийн таалал анхаарал бүтээлийг зохиож байжээ. Хотогт 28 сүдэртэйдээ 1959 онд цагийн эрхээр дөрвж Төвд балбын хилийн балуун химэх газар нэг жил суух үедээ Бадмачойлын Эренбүчигээс номын хишиг хүртэж шамдан суралцжээ. Дараа жил нь энтгэхт морилжээ. Жон дамтын хийдэж байсан. Жон урдуулын өрөндөө өндрөгийн урдууд жон дам хонгааны би хийдэж жон би ясны хамгийн аюу тэр үедээ бол дагдсан боцоглон гэж байсан. Дагдсан боцоглон хийдэд
манай өвд нэг Монгол дунд очиас Монгол цогцолсон болтой байна л дээ. Сан жигсэм гэдэг юм да. Сан жигсэм гэдэг нь манай гэлэвийн шинж байдаг. Нэмэн шинж одоо шүтэг болсон да. Манай гэлэвийн шинж бол хангалтын шинж намын хамгийн гол юм нь байдаг. Сандуй тэмцэг гэж байгаа юм. Эний нэг л дээ тэмцэг болох гэж. Тэмцэг нь дээд амгалт гэсэн үг дээ. Тэмцэг дээдийн амгалт. Манай хүмүүс өдөр нь нэсгээд байгаа юм да. Сансар дээр бол загал самбараг нь бол хэрэг гэдэг юм байна. Энэ хоёр хүн хаваадаг байна. Одоо israel гол болох юм байна. Сүлийн болох гэж байна. Бод болох гэж байна. Сүлийн болох нь одоо бясалаас одоо гарсан багтлаа гэдэг юм. Тэр зүдэ шахаа гэдэг. Тэрний хандын дөрмөс хамгийн дээдлийн одоо зүд нь бол ламид гэдэг. Ламид ясны болох та. Ламид орхон бол тэмцэг орхон. Тэмцэг орхны бясал бүтээлийг ихшээсэн одоо энэ номер голдол юм байна манай. Багтууд энэ богдууд юм эсвэл та 1986 онд өөрийн төрсөн нутаг төвөдөд морилж 5 дугаар дүрийн далайлам лувсан жамцын үед бүтээгдэж дагдам пунцаглын хэмээн ярилгдэж байсан дээд дүрийнхээ хуйлгаан жонон дарнадын дагдан хийдийнхээ гол шүтээнийг баясхан тэтгэж тарж сарнсан лам хуургуудаа хийд оронд нь урин занж хурал номынхоо эртний уламжлалыг сэргээж өгөөд буцжээ. Дарж тангад яг бурхан багшийн ихтэйгээс ариун багшин ард газарт татагч намайлдаа тэгээс байж идэл. Нэг сайхан тийм өндөр нүдэд нүд өмсгсэх сайхантай нэг л танд хүний янзтай Монгол хүний юм гэж боддог тийм үү. Сорооны тэр талны хүнтэй ярээ цасаад яарахгүй танд хүн шиг санагдаад хажуу талдаа байсан бүндсэн болом үчи тэр хүнийг хараад би таньдаг л хүн харагдаад Монгол хүн шиг санагдаад байна. Гэтэ би түрүүнээс шажиглаад байна. Нэг л тийм таньдаг царай шиг байх юм аа гэж ингэж хэлсэн. Тэгээд ямар ухаантай юм бол гэдэг нэг үежилээс цааны лавтаа гэж одоо буддийн диалектийн сургуулийн нэг аюутан гүйж ирээд танай богд гэдэг хүн чинь тэр шүүдээ гэж хэлсэн. Тэгээд би тэрийг гайхаж таньдаг царай гэсэн юм даа гэдэг. Хоёулаа ярилцаад тэрээс тэр үе чинь богдоо болсон гэх юм бол дахиад сургуультай явж чадахгүй 108 таар дуусгүйсэн. Хоёулаа яадаг юм бэлээ гэдэг ярилцаад нууцаар уулзах хүнд чихээ үлээгээд тэгээд очиж уулзсан юм да. Гэлэвийн одоо шашны одоо чихний дамжлаг гэж байдаг. Чихний дамжлаг гэдэг нь бол ер нь төдийлөн одоо өсгөл хүчтэй байдаг. Чихнээс чихэнд одоо дамждаг ийм одоо дамжлаг гүн нарийн одоо өвцүүд байдаг. Тэгэхээр энэ одоо гүн нарийн өвцсийг бол манай богд одоо эзэмшсэн юм уу юм блэ? Одоо Бенсан нэмжид буюу одоо Бенсава усан дондуу гэдэг хүнээс одоо богд зонхоогоор дамжаад тэгээд Бенсава усан дондуу гэдэг хүний үеэс ихэд төвөдөл гэрсэн одоо Бенсан нэмжид. За мөн одоо тэр үед одоо мажигл одон багаас одоо тасралтгүй дамжиж ирсэн ханд нэмжид гэж энэ хоёр одоо янзын одоо үгс байдаг. Энэ хоёрыг бол хоёулынгийн одоо иргэшээсэн. Ер нь энэ одоо жод буюу одоо жод лүүжин гэдгийг бол одоо шижтваа гэж ярьдаг да амьдлуулан үйлдэгч гэж ингэж ярьдаг. За энэ одоо үгс бол ер нь одоо энэ төвд Монгол дугааны бурхан шашны одоо бүх урсгалд бол ижилхэн одоо төвөдөл ирсэн. За тэрэн дундаас гэлэвийн одоо жод гэдэг бол өнөөдөр одоо яг иргэшээсэн эзэн юм байна гэх эртвэр байгаа. Богд 60 сүүдэр зовлсон машид чимэгтэй төмөр хонин жил 1991 онд төвдийн шашин соёлын яамны сайд галсан иш Монгол улсад айлчилж Монгол улсын ерөнхийлөгч хийгээд улсад олон монгол хүн богдын хойд дүрийг тодруулан залах монголчуудын нийтлэг хүсэл эрмэлзлийг дээрхийн гэгэнтэнд уламжлан айлтгажээ. Дээрхийн гэгэнтэн далайламд өргөсний хариу зарлагт Монголын Жавцан дамбын 9-р дүр Жамбал намдал Жойжи жанцанг өрдөнмөх дөрүүдийн тодруулдаг журмын дагуу үнэхээр мөн гэж үзээд шашин амьтанд үлэмж сэтгэл тааллыг машид төрүүлсэн судар тарны ясанд сонсож санахыг нарийн судалж мэрэгсэн энэхүү лам нь Жавцан дамбын 9-р дүр мөн нас сүдэр өнөд баторшиж эртний тавьсан сайн нэрүүлээр холбогдсон их Монгол орондоо шашин амьтны тус хамгаалан аривжуулан зохиох үйлсэн дээшлэн дэлгэрхийн нэрүүл дэвшүүлээ. Далайлам 1991 оны 9-р сарын 20 гэж бичсэн зарилыг Монголын богдод өргөн олон түмэнд тун хөвлөжээ. Богд наримдах энтгэр улсын дарамсалаа хотноо байх дагдам пунцэглэн ордондоо
Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчдийг хүлээн авч ярилцлага өгөх үедээ богд ийм айлдаж байлаа. Монголчууд та бүхэн намайг 9-р богдод шүтэж номыг минь сонсож байгаад би ихээхэн баяртай байна. Бурхны ном учраас хүмүүс тустай сэтгэлийн ариусгадаг учраас өсөсгтэн олон тус болдог болов хэмээн сандаг. Сар шин гарч байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсэж олж авсан эрхчлөөгөө улам батгаараа хэмээгэр. Төвдүүд намайг дарамтын хувилгаан явсан эренбүүчи хэмээн дууддаг. Харин хөхнүүрийн монголчуудтай ойр нутгалдаг амдаанараас өсвөлээд омор зүгдэх монголчууд явзан дамт хотог хэмээн хөдөлдөг. 2-р дүрийн богд Монгол бурхан шашныг дэлгэрүүлэхэд маш их хөв нэмэр оруулсан тодорхой. Түүний зохионгүй үйлс бүтээлийг дурдахад миний оюун ухаан хүршигвэ. Өндөрлөгийн Монголд ховрог хурлын аймгийг бий болгосон гадяатай. 2-р дүр бол Монгол төрсөн. 3-аас 8-р дүр төвдийн Литан ласын газар мэндэлсэн. Ийш бас лас төрсөн. 8-р богд бол миний ураг садангийн хүн байлаа. Намайг багад минь явсан дом хотын хувилгаан гэдэг л байсан. Монголын анхны ерөнхийлөгч төвдийн засгийн газар төсөл тавиад би Монголд очсон. 1991 онд Тэгчин чойлон гэж Далайвагшийн хурлын их оргонд 9-р богдын сентийг албан ёсоор зарлж суулгаж билээ. Богдод энэ өөрийнх нь ядам нь бол юу энэ аван дээр тэмцүү болох юм лээ. Хөтөж хойд нь бол одоо манайх ярьдаг да улаан сахурт болдог юм байна. Улаан сахурт өндөрлөгийн болдог бас. Өндөр байх хойдоос. Тэгэхээр аргагүй хойдоо зөвхөн тооцоо яашгүй юм уу авч байгаа юм байна. Гэдэг болдог. Тэгэхээр энэ нь онцгой. Ялангуяа урд өмнө хуудуудаас 5-р богдыг богд хэмжиж чадсан. 8-р богд аваад өсөн чойгийн данцаа анч хоёрыг бол яг яадаг шүү дээ. Юусоо одоо дэмчгийн бүрэл байгаа гэдэг юм да. Энэ богд бол яг дэмчгийн бүрэл байгаа юм лээ. Ягаад гэвэл тэр одоо ховорцсон төвдөө баг тусгайсан ханд нэнжидийг одоо ханд нэнжид ясан нэнжид ханд нэнжид байгаа юм. Тэр тодорхой юм байна. Тэрийг бол ганцхан эзэмсэн хүн юм шүү дээ. Жодын дамжлагад гарчд байгаас гэлэг байгаас дамжсан дамжлага байна. Монгол орн Бурхны шашны судар тармийн ёс түгээмэл дэлгэрсэн. Ер нь Бинса нэмжид, Дандан нэмжид гэж хоёр дамжлаг байдгийн богдламаас Довдон Жамбалжим цэдэг ламаар дамжин ирсэн дамжлагыг Бинсава нэмжид, богдламаас Жавзан Ширв жамсламаар дамжин ирсэн дамжлагыг Гандан нэмжид гэдэг. Гэхдээ энэ хоёр нь дамжлагын хувьд өөр болохоос утгын хувьд ижилхэн. Эдгээр номуудыг Далайвагш болон Тэжин Дорчин багш нараас нь хүртэж байлаа. Дээдийн сургаалд ойрын жууд, таслахын жууд гэсэн хоёр жууд байдаг. Дэлгэрвийн ёсонд хоёуланг нь баримталдаг. Энэ ёс мөн гарчид бадчгүй. Монголын бурхан шашны төв гандан ташлан хийд таслахын жуудыг илүүтэй баримтлан ирсэн. Хамгийн гол нь дотоод сэтгэлийн бясалгалдан хоосон чанарыг олж, бод сэтгэлийг үүсгэхийг анхаарах учиртай юм да.
Богдогийн олон үед багш шавийн ариун журам сагсан Монгол шав нартай номын хур дэлгэрүүлэн буулгаж айлч үед ивийн хичээж эх орныхоо ирээдүйн хойчийнхоо сайн сайхны төлөө сэтгэлээ сайжруулж явахыг хичээнгүйлэн загсан түүхэн айлчлалын өдрүүд сар гаруй үргэлжилж үлээ. Энэ өдрүүдэд их эрдмийнх нь огшмээс хүртэж богд ламдаа ойрт мөргөж адил хүртэх гэсэн сүсгтэн олон номынх нь ойдс хишгийг оюуныхаа савнд дээдлэн хадгалах гэсэн зам хуург нарын магнайт нийж баярлсан өдрүүд чухам номын хорим учран золгосон баяраар дүүрэн бэлхэж үлээ. Айх баярлахын алинд ч авралд дуудах богд багштай ард түмэн билээ. Багш доор мөрөв. Эцэг зүүн зургийн эзэм очор дарварсан. Эдүүгээ ангир шарын өнгөнд шидэгч эзэм бол лосын чойжин ямын гөлмийн янхана ирнэшгүй их ачигтан зүрхний сэн самандал бормой. Нөржин солид буюу төргөн задар ширэг хин залбирал игээрэл хүслийн үрийг хамтад үхих чимээ залбирлаа. 17 дугаар жарны цагаагчин туулай жилийн намрын адаг сарын 7. Нийтийн он тооллын 2011 оны 11-р сарын 2-ны биелэгт сайн өдөр. Энэ өдрийн өглөө гандан төслийн хийдэн идгээ жонзон насны зарим хот хөдөөгөөс айн сумдаас үсгтэн олноо. Орон хийдийн төлөөлсөн олон ламдар мөнгөн илсэн. Даанч датсангийн багтаамж болоогүй болохоос орын гисэн сүсгтэн их байсан. Энэ өглөөний өдрийг монголчууд он хаанжил хүлээсэн. Үе үед минжилсэн ядахын ярайврын хэм зулай дээр богд он дуудаж үлээсэн. Тэр цагийн хатуу ууны гохондор амин алдсан номт мэрэгэл сүүчийн мөч богд он дуудаж таалж болдог байсан. Шашингүй цагийн торон дор цайны хан дээжиг өргсөн монгол хүмбэр сэтгэлдээ богдод он цаслаа өргөдөг байсан. 1924 онд 8 дугаар богдын номын агаар лагшин хурааснаас хойш 87 жилийн ардан мөргөж 9 дугаар богдон залах гэсэн монгол хүний хүсэл биелсэн. Бүх 21 аймгийн хамлонгууд тэгээ сумдуудын лавнгууд ирээд хуралдаж богдыгаа Монголын маршрутын төвийн тэрхүүнээр ингээд өргөё гэдгийг сэтгэл нэгтэйгээр батлаад ингээд цөмөр шар турганд бүгдээрээ гараа өсгөх зураг цөмөр өргөсөн. Энэ бол ерөөсөө ард түмний хүслээр мэлцэл лам хургуудын хүслээр ирмэлцэл байсан. Энэ өдөр сайхан өдөр байлаа. 1639 онд Өндөр гэгэний 5 сүүлэр тэдэн халахны тэр Монголын шашны тэргүүндэр хэмжилж дэлгэр даншиг өргөсөн гэдэг. Тэр цагаас хойш богдуудын морилж байхад монголчууд оршил өргөх хэмээх даншгийг өргөн дэлгэр хийж богд ламыгаан урт настай олон эмхний тусыг үйлдэхийн өрөө тавьж багшигаан баясгаж өргөн одноороо баярлдаг байжээ.
Энэ удаа Монголын 21 аймаг тэдгээрийн сумдаас төлөөлж ирсэн олон хийдийн лам нар, тэргүүн ловн нар бэлтгэр болдоо. Монголын борхон шашны тэргүүн дээр хэмжилж богдогчтон олон төрөлтэй мөн шавуулнон ямаг тэтгэж явахыг үсэмжлэн залбирч номын хөргөлөөр энэхүү даншгийг номсныхан дагуу төвлөр сайхнаар өглөө. Бидний нүдэнд богдман цагийн нэрхэнд насан өндрөвж лагшин чидэрхүү харагдах авч орхны шишний бясалгалын төгс зэрэг төрж бэлэг-бэлгүүний өвцаар их нууцын борлоготой ханьсан хувилгаан чанар нь энэ нэгэн насны энэ бидэнд үзэгдэх төдий явдал огтобс үлгөө. Монголын эсэм богдод эсвэл нь Монголын нухчаада түүхшиг эдрэдэг цагдар амар тавилан олдож байгаагүй. Юсан богдын товч намтрыг хажигдуулж харсан хиндэж их орноос сон дөрвж цагаачлав. Цэв задуугаар ан цаг бусаар хаяа. Орон шоронд хүртэл хоригдох зэрэг цөөн цагийн үзэгдэл бүхнийг амцаж явахдаа Монголон гэсэн ганцхан орих хүсэлтэй Монголын ард түмнийг Монголын газар шороо гэсэн чин залбиралтай явсныг Монголын түүх гэж. Юсан цагаан хүсэл шиг юсан богдын хом буян давид туурал тус харуулстай тодоход төрийн боломжтой ба. Нэрманаас хашуулбал даан жилийг зарцуулж бид энэ бүгдийн тухай, шашныхаа тухай, одоо хотогт хөдөлгөөний тухай бидний мэдлэг бол өөрчлөгдөж шинэ үе рүүгээ орж явж байна. 2009 онд дахин морилж ирж тэгээ Монголын шашинд нууц сүсгтэн болон бүгдтэйгээ болёо. Бүгдээгээ одоо ингээд шашны тэргүүнээр болгол ямар сайнсан бэлээ гэдэг энэ бодлын үндсэн дээр одоо бид Монголын шашны тухайн төгслийн хэд хөдөлж ингээд бол Монгол улсын иргэн болоод Монголын одоо шашны тэргүүн болж ингэж өргөмжилсөн энэ явдал бол их бэлэгдэн бэрл одоо бүрдүүлсэн сайхан үйл болж бодлоо. Орон хийд бүхний хойморд богдын суудал згээстэй. Тэр өндөр нандин суудлууд хинвайч авирж үзээгүй. Тэр одоо бэлэн байна. Танжил одоо танамад омбож өгч хамбайсан тэр лам байна. Тэрний талаар болсон гадан гэж хамбалсан. Тэгээд таньгаа гэж одоо хүрээний их гэвш их мундаг гэдэг ийм лам байсан. Тэр лам болсон. Тэгээд давдарж байгаа гэдэг лам ингээд эрэм бистраагаар намайг хүртэл одоо мэлэн малаа хамбарсан. Тэд бүгдээрээ богд гэж хэлээдэг. Богдын альбом тушаалд хэзээ ч одоо болцож байгаагүй. Дутагдж байгаа ажлын нөхөж хийгээл явж яснаас биш. Ерөөсөө би богдын альбом тушаалд очно гэж ямар ч хамбанаар гаргаж байгаагүй. Монголын башны тухайн нэгслийн эдийн засгийн хамтан гэдгээр явж ирсэн. Богдын мөрлөл хандаж одоо энэ үед хийгдэж ингэж одоо Монголын башны тэргүүнтэй шашны гайцантай болж байгаа юм. Ингээд бид богдон Монголын борхон шашны тэргүүнээр замлаа. Энэхүү ёслол ном ёсны дагуу сайхан болсон. Монголын үеийн сүсэгтний чин хүсэл, Монголын борхон шашны лам хуурууд хүсэл сэтгэлээ нэгтэн барьж байж жаахан хожууч. Богдын арслан тушрээнд залж Монголын борхон шашны тэргүүн